Жүний төргий. За би бас дэмжиж өгөх гэж байна. Алтан гэрэл сайд баярлалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхлээр нь дэмжиж байна. Ер нь бол удаан хүлээгдсэн. Тийм учраас энэ бол одоо чухал цаг үеийн олсон асуудал орж ирж байна. Шүүх прокурор, мөрдөн шалгах байгууллага, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааг захин платформ ашиглаж явуулах боломжийг хуульчлах зохицуултыг оруулж ирж байгаа нь бүр их том дэвшилтэй зүйл харагдаж байна. За энэ зохицуулт нь технологийн хөгжилтэй нийцсэн эргэн төвтэй ил тод шуурхай ажиллагааг дэмжих чухал алхам болох нь тодорхой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, аслагдсан бүс нутгийн иргэд оролцогчид тэгш боломж олгож байгаагаар бас чухал нөлөөтэй байна. Захим шийдлүүдийг хуульчлан нэвтрүүлснээр баримтжуулалт сайжирч нотлох баримтыг ил тод байдлаар оролцогчдын эрхийг хамгаалах боломж нэмэгдэж байгаагаараа бас давуу талтай. За би энэ дээр харин нэмээд бас хэдэн зүйлийг бас сануулга хэлье гэж бодож байна. Ялангуяа сая Эрдэнэ улс гишүүний хэлдэгтэй яг санаа нэг байгаа. Олон нийтийн сүлжээгээр явсан зүйл хамгийн их үнэн байдаг. Ийм шиг альва нэг хэрэг шүүхтэй аль нэг талд нь илүү жин дарж оролцох байдал, нөлөөлөлт автах байдал ийм зүйл болчихвээ гэдгээс их санаа зовж байна. Ялангуяа одоо нийгэмд үүсэж байгаа хоёр шатны шүүхээр гямдан тойрогдох ял идэлхээр болоод байгаа Бачулуу эмчийн хэргийн асуудал яг энэтэй уялдаж байгаа. Бид ерөн бол манай эрүүл мэндийг хамгаалах эмчийн ёс зүйтэй асуудлууд их нэлээд өргөн яригддаг. За дээрэс нь эрхийг яаж хамгаалах асуудал нь байдгүй. Олон совилогч нар, зөвхөн эмч нар ч биш, совилогч нар, эмч нар хүн аврах гэж яваад нөхцөл байдал нь хангалтаагүй, технологи шийдэгдээгүй ийм байдлаас болоод гэмт хэрэгт холбогдох, гямдан тойрогдох асуудал нэлээд хурц болоод олон совилогч эмчнэр одоо ялыг эдэлж байна. Энэ нь өөрөө буцаагаад эрүүл мэндийн салбарт итгэх итгэлийг ард иргэдэд бууруулж байна. Олон нийтийн санал асуулгаар хамгийн их одоо итгэл төрүүлэхгүй байгаа салбарууд гэхлээр шүүхийн салбар байгаа шүү дээ. Одоо нэмээд эрүүл мэндийн салбар орж байна. Би бас одоо 26 оны төсөв ярьдаг учраас Алтан гэрэл сайд бас хэлэх гээд байгаа зүйл бол би Баянзүрт дүүргийнхаа шүүхийн байгууллагуудаар явж үздэг, ордог, уулздаг, дэндүүх ачаалтай, асар их ачаалтай. Прокурорын байгууллагууд нь нэг олон хэргийг ганц хүн дээр тохиодог, тэрийг амжуулах гэж, ажиллах гэж асар их ачаалтай байдаг учраас энэ төсөв санхүүжилт дээр хэдүүл анхаармаар байгаамаа. Энэ санхүүжилт нь хангалттай байгаад олон одоо энэ хэрэг бүртгэлийн асуудлууд нь шуурхай хийгдэж чаддаг. Дээрээс нь жижиг хэрэг гэж 5 сая гаруй төгрөгийн хохирол авсан иргэдийн асуудлыг шийдэхгүйгээр бүр 4-5 жил болсон тохиолдол байгаа шүү дээ. Энэ болгоныг зэгцлэхгүй бол энэ итгэл хизээж дээшлэхгүй. Тийм учраас энэ дээр бол одоо бүр онцгой анхаарч ажилласаа. За мөн бас одоо манай эрүүл мэндийн салбарын амбулаторийн үзлэг хийх иргэнд одоо хүнд хагалгаа энэ төр хийхийн өмнө заавал одоо зөвшөөрөл авдаг. Энэ зөвшөөрлийн процесс дээр виза бичлэг энэ төр оруулах тал дээр эрүүл мэндийн яам өөр анхаарал санаачлагтай ажиллах ёстой. Энийг баримтжуулж заримдаа хэлсэн зүйлийг сонсоогүй энэ төр байх эсвэл одоо иргэд бон сандарсан, төвдсөн, ойлгохгүйгээсээ болоод ийм яриаггүй л өдр гэдэг. Тийм учраас бидэнд баримт чухал. Тийм учраас одоо эрүүл мэндийн салбарууд том хагалгаа хийж байгаа байгууллагуудаас эхлээд виза бичлэг хийдэг, амбулаторийн зөвлөгөө өгч явахдаа тэрийг баталгаажуулж архивлдаг. Энэ нь буцаад хэрэг хянан шийдвэрлэхэд бас нотлох баримт болдог байх ийм чухал зүйлсүүдэд анхаарал татмаар санагдаж байна. За ингээд хэдүүлээ бас энэ хуулийг дэмжиж, хуулийн төслөө дэмжиж цааш нь хэлцгээе. За Батбаярын Жаргалан гишүүн үг гэлнэ.